дараагийн бичлэг сансар огтхон дагуулын талаар мэддэг болно. За хүмүүс яагаад 100 өвөл сар 100 өвөл бодгийг би танаас хэлж өгье. Одоо энийг одоо нар гэж бодъё. Одоо энд бүрхий зүйлээд энийг бүслэр үүдэг. Энэ бүслэрийг ашиглаа манай ард тойж идэх хамгийн ойрхон бууд гараг гэдэг. Дараалчилсан манай дэлхийн сугуур байна. Дэлхийн сугуур маань адилхан хэмжээтэй байдаг. Яг адилхан хэмжээтэй байдаг. Харин манай одоо тийм дагуулаас хамгийн хүйтэн гараг гэвэл Тэнгэрийн ван. Тэнгэрийн ван бол хасах 265 хэмжээний хүйтэн байдаг. Тийм байдаг. Харин сугуур бол хамгийн халуун гараг юм. Манай хамгийн халуун гараг үүдэг. Тийм. Одоо та нар энийг асуухаа би бодъё. Яагаад нарны хурд туяа манай дэлхий тийм ямар нар тусдгүй гэвэл дэлхийн сонзон орн биднийг хамгаалдаг. Одоо нар ингээд тусч яхад дэлхийн сонзон орн хамгаалж идэг. Нарны тусаа дэлхийн сонзон орн ингээд тойрч энэ наран халаач дэлхийн сонзон орн хамгаалдаг хүмүүсээ. Манай дэлхий бол нэгэн дагуултаа тэрэн сар гэдэг. Яагаад 100 өвөл болдог гэвэл жил 365 хоног байдаг. Тэгээ бүсүүр өргөдөг. Одоо би танд жишээ тайлбарлаж өгье. Энийг нар гэж бодоход энэ 100 тэгээ дараа нь намар руу очиод энэ өвөл рүү очиод хавар руу очиод ингэж л явах юм. Хамгийн гол нь тэгж л явах юм. Одоо өргөн төлөвтөн бол дэлхийг сүрэхэд ангарах гараг дээр ангарах маш гарагтай амьтан гэж ярьдаг. Гэтэ тэр үнэн байж магадгүй ч ангарах гараг дээр хүний яс олцсон. Амьтны ясан дээр олцсон гэдэг. Одоо би өөрөө таамагийн төвшүүлээ. Яагаад тэнд амьтны хүний яс байгаа гэвэл энэ бол миний таам гэдгийг анхаарай хүмүүс. Хүмүүс гараг ингэж явсан. Тэгээд хамгийн тохиромжтой гарагийг хайсан. Тэгээд ангар дээр хүн өгсөн байж. Тэгээд бус гаруудаа яваад тэгээд дэлхийг олж хүн төлөвтэй амьдсан байх магадлал дээр. Миний хувьд хамгийн энийг би үнэн гэж боддог. Тэгээд манай бүслүүртэй би танд хэлсэн баг. Одоо бол хамгийн том гараг бол бархас байдаг. Хамгийн том гараг юм. Харин санчир гараг. Тэр бол бүгжний эзэн гэдэг гарагтай явуулчихлаа. Яагаад бол түүний бүслүүр юм. Гэтэ нэг юм хэлэхэд Тэнгэрийн ван. Одоо энэ Тэнгэрийн ван гэж бодоход бус гарууд нь ийм л дагуултай байдаг. Тэнгэрийн ван буруу харчихсан ийм л дагуултай байдаг. Далайн гэсэн ийм л дагуул. Далайн ийм л дагуултай. Гэтэ та нар итгэхгүй байж магадгүй шүү үзэгчтэй. Тэгээ энэ бол миний хувьд хамгийн амьдралтай байж болох гараг бол Тэнгэрийн ван. Тэнгэрийн ван нүс хүүтэн босоод энд мөсөж таарна. Тэгэхээр мөсөн дээр миний бас дэлхий дээр бас хүн төлөв яаж үүссэн гэл бас миний таамаг хэдэн мянган жил буруу орсон. Тэгээд усан усгэж далайн үүссэн гэж би боддог. Тэгээд одоо тэр далай дээр тэр зүсэн зүйлийн хэлбэрт ороод тэгээд би далайгаас эргэн гарч ид тэгээд би амьдрсан гэж боддог. За энэ таамаг шүү үзэгчтэй. Тийм байна. За тэгээд энэхүү бичлэгийг өндөрлөе. Тэгэхээр энэ манай бичлэг таалал лайк болон subscribe дараарай. Миний юу буруу хэлж ийн комент дээр бичээрэй. Баяртай үжигч бас үзэгчтэй нийгэм хэлэхэд магаш бүгдээ микрофон зүг болно. Тэгээд биний хоолой хэвэн сонсогдох болно. За тэгээд баяртай үзэгчтэй.